адилхан зуухтай. Энэ одоо удаа гарч байгаа хэсэг. За дараа чи хоёр вагон болохоор вагоны судалгаа гахгүй. Тэр одоо яг хатад ярилцаа хийж. Аваа хийлам хийндэ. Чи одоо ингээ гараад Япон тэгэл төхөөрөмж хийж байгаа юм байна. Энэ төхөөрөмжийн одоо мод давуу тал гэдэг нь бол энэ өөрөө Японд MIS компани, Японы компани иргэн захирал Накамура сан Нийслэлд бол жилдээ нэг сая 200 мянга орчим тонн түүхийн нүүрс хэрэглэгддэг. 10 мянга гаруй тонн шахуу тонн одоо энэ Улаанбаатар депогийн төмөр замын 200 одоо 50-60 энэ галт тэргэнд галлагаанд хэрэглэгддэг. Тэр хэмжээгээр энэ орчны бохирдол, агаарын бохирдол энэ айл орчин хавийн одоо иргэд орсон суугчдын нөгөө бидний хамгийн одоо хүндрэлтэй асуудал болсон утааны энэ одоо хэмжээг ихсэгдэг учраас Япон улсын энэ Japan Player гэдэг энэ хорт утааг шүүдэг, дээрээс нь дахин шатаах замаар утааг одоо багасгадаг, нарийн тоосчлтыг бууруулдаг ийм технологиг тавьж анх удаа туршиж үзэж байгаа. Ер нь бол засгийн газрын тогтоолууд бий, үндэсний агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр бий. За нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулаад ингээд ажиллаад явж байгаа. Энэ ондоо багтаад утааг бид нэр мэдэгдэхүйц хэмжээгээр дөрвтойхон шиг бууруулна гэж хаана анхаарал тавьж ажиллаж байгаа тав хүмүүс маань мэдж байгаа. Сайжруулсан төлшийг хэрэглэнэ. Дээрээс нь бусад одоо энэ төрлийн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологийн шийдлүүдийг хэрэглэх замаар энэ одоо асуудлуудаа шийдэх. Ялангуяа энэ төмөр замын орчимд 10,000 тонн нүүрсний хэрэглээг багасгах гэдэг бол үндсэндээ 3-4 мянган айлын яндан цөөлж байна гэсэн үг. Тэр хэмжээгээр орчны бохирдол бас тодорхой хэмжээгээр буурах ийм боломж нөхцөл нь бүрдэж байгаа. шийдэлцэж шүү дээ. Яг нөгөөдүүд нь хийх юм дээр